Бүгдээрээ сайн байцгаана уу? За та бүхэндээ би Марк 15 дугаар бүлгээс ойлгосон зүйлээ даруугаар хуваалцъя. Баярлалаа бурхан аваа. Баярлалаа энэ цагийн төлөө. Энэ цаг эхнээс нь дуустал та удирдах болтугай. Энэ нандин цагийг үнэхээр би танд өргөж байна. Таны хайртай хүү Есүс Христийн нэрээр гуйн залбирч байна. Амен. Есүс нас барсан гэсэн гарчигтаа 33 дугаар ишлэл дээрээс үд дундын үеэр газар сайгүй харанхуй болоод 3 цаг хүртэл тийхүү үргэлжилжээ. 3 цаг болоход Есүс Илой Илой лема сабахтаны буюу ертөнцийн эзэн минь та намайг юунд орхив хэмээн чанга дуугаар хашгирлаа. Ойролцоохон зогсож буй хэдэн хүн үүнийг сонсоод сонсвоо. Энэ хүн Илиях зарлагыг дуудаж байна гэцгээв. Нэг нь загалмаар гүйж очоод хөвсгөр эдийг гашуун дарсан дүрж норгон улмаар таяган дүлгөөд түүнд уулах харж ичлэхдээ байз Илиях ирээд түүнийг эндээс буулгаж өгөх хэсгийг харъя гэжээ. Есүс дахин нэг чангаар хашгираад амьсгаа хурав. Тэр үед Иерусалим хотын сүмийн доторх онцгой ариун газрыг тусгаарлан хаасан хөшиг дээрээсээ доош цуу урагдан 2 хэсэг болжээ. Загалмаан өдөөс хараад зогсож байсан Ромын хаант улсын цэргийн зуутын захирагч энхүү Есүсийг амьсгаа хураахыг үзэхдээ энэ хүн үнэхээр ертөнцийн эзний хүү байжээ гэв. Амен. Амен. 33-аас 39 дугаар ишлэлдэр Есүс Христ ямар дүр төрхтэй харагдаж байна вэ? За надад ямар ч нөхцөл байдал дотроосоо тэр өвдөлт, тэр зодуур, доромжлол, гутамшиг тэр дотроосоо Бурхан Аавтайгаа харилцаж байгаа, Бурхан Аавдаа мэдүүлж байгаа, Бурхан Аавдаа дуулгаж байгаа, хэлж байгаа, асууж байгаа, тусламж гуйж байгаа. Энэ харилцааг би эндээс олж харж ин л да. Тэр ингээл маш олон зүйл өрнөөл, маш олон зүйл болоод байгаа боловч тэр хүү өөрөө Бурхан Аавтайгаа бүр ямар дотноор ярилцаж, ямар нанднаар ярилцаж бүх зүйлээ мэдүүлж байгаа. Энэ хүү аав хоёрын харилцааг би эндээс олж харж ин л да. Тэг хэдийгээр энэ дээр бол Есүс Христ маш хүнд нөхцөл байдалтай, үнэхээр хүнд нөхцөл байдалтай харагдаж байна те. Гэхдээ нөгөө талд Бурхан Аавын нөхцөл байдал бас ямар байсан бол тэр хайртай цорын ганц хүн ийм нөхцөл байдалтай байхад тэр аав хүний зүрх сэтгэл бас ямар байсан бол тэр бүх зүйлийг харж исэн те. Тэр хүний гар далаагаа цогж байгаа, нулимж байгаа тэр бүх үйлдэлийг бүгдийг нь харж исэн. Тэр аав хүний зүрх сэтгэлийг би эндээс ингээд харахтаа, эндээс ингээд ойлгохдоо, ухаарахтаа энэ загалмаа дээр урсгасан цус ямар үн цэнтэй юм бэ? Энэ загалмаа дээр урсгасан тэр тусал цус, энэ загалмаа дээр болсон зүйл ямар үн цэнтэй юм бэ? Ямар их хайр, ямар их тэсвэр төвчээрээр энэ зүйл болсон юм бэ гэж би эндээс бас олж харж ин л та. Тэгээд Бурхан Аав өөрөө хийж байгаа зүйл нь те, тэр харанхуй болгож те, тэр ариун газрыг нь тусгаарлан байсан хөшиг нь 2 тишээ цуурж унж байгаа. Тэр аавын хийж байгаа үйлдэлийг нь би эндээс бас олж харж ин л та. Тэр зүгээр л за ингэ болчлоо. За бүх юм сайхан боллоо гэд биш те. Тэр аав хүний гаргаж байгаа тэсвэр төвчээр нь ингэж тесэрч гарч ирж шít. Ингэж харуулж шít. Ингэж би байна гэдгийг харуулж шít. Би сая юу болсон гэдгийг ойлгуулж шít. Ямар үнтэйгээр, ямар үн цэнтэйгээр бас Есүс Христ тэр загалмаа дээр цовдлогдсон нас барсныг би эндээс бас өнөөдөр дахин ухааран, дахин эзэн надад сануулж өгсөний танд л үнэхээр талархлыг өргөж байна.